Сайн бацхан өрхөмөд үзэгчтэй. Манай Бэлгүүн ус тавчаа подкастын маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За үзэгчтэй хандаж хэлэхэд бидний дэмжиж лайк, шеэр, subscribe тавчаа манайхан заавал дараарай. За яг дарж байгаа. Тэгтээ бас өшөө сайн дарамж гэж одоо юу гэсэн үг байна. Өшөө илүү нэмээд дараад байгаараа. Тэгээ лайка тэгвэл сайн дараарай гэх юм. Ямар ч байсан биднийг бас дэмжээрэй гэж та бүгдээс хүсэж байна. За үзэгчтэй доор гарч байгаа бацхан сэтгэл одоо дансруу сэтгэлийн тусдын мэлгээгээрэй гэж та бүгдээс одоо хичээнгүйлэн өсөж байна. За манай Монголын түүх подкастын маань цуврал өнөөдөр үргэлжилж байгаа. Ялангуяа одоо их ер нь багш одоо энэ Хувлааны үедээр яваад байгаа. Аа. За би нэг юм гялс асууж байгаа шүү. Тэд наслсан юм. За бас урт наслнаа. Тэгэхээр Хувлаа хааны үед болоог өгсөн. Тус болоог өгсөн. Бас арай болоог байна. Тийм үү. Одоо эн чинь Монголын эзэн төхөрний зүүн хязгаарт байгаа. Азийг захирч байгаа. Хятадыг бүхэлд нь захирч байгаа. Тий. Доошогоо бол Өмнөд Аз руу халдсан. Тий. Вьетнам энтер рүү орцсон гэж ойлгож шүү дээ. Вьетнам руу орцсон шүү дээ. Лаос, Маос энтер. Тий. За тийм байгаа даа. Гэвч яг баруун хилээрээ бол хинтээ цагаатаатай хэлж байгаа. Тэр хар хорин гэдэг чинь багш одоо яг хинийх нь нутаг дээр байж байгаа. Хувлааны нутаг дээр байгаа. Юан усын мэдл байгаа шүү дээ. Зөөр цагаан хэрмийн цаана л байгаа. Цагаан хэрмийн хойно л байгаа. Тий. Тэрнээс шил ер нь бол одоо Юан гүрний мэдэлд байгаа. Юан гүрний зах хязгаарын хот гэж тавар. Зүгээр захын газар болсон тэр. Тий. За тэгэхээр одоо нөгөө нэг асуулт юм шүү. Торгоны замгийн нэг юм байна шүү дээ. Тэр одоо байна уу? Байгаа. За үндсэндээ бол дайдуугаас хөдөлсөн байгаа. Бээжин тий дайдуугаас хөдөлдөг. Мөн шианаас хөдөлдөг. Зөв. Тэгтээ хар хорны наагур явчихна. Хар хорин руу уулна наашаа наагур байдаг байхгүй. Тэгээд чингэм татцсан шүү дээ. Татцсан. Тий. Тэгээ бас нэг асуулт байна гэж. Энийг би ерөөсөө жоохон төөрөд байгаа. Зарим их суулж төөрөд байна. Тэгэд яг тэр торгоны замын төгсгөл нь хаана байгаа? Ром. Яг Ромдо байгаа л байгаа юм уу? Тий, Ромд. Торгоны зам ер нь бол хэдийгээр энэ Еврад Азийн том өргөн дийлгэр газар нутаг дээр тий олон улс үндэстэн оршин тогтнож байгаа. Хоорондоо дайтж байгаа, хоорондоо бас зөрчилдөж байгаа ч гэсэн олон улсын худалдаа буюу энэ гадаад худалдаан дээр торгоны зам дээр хинч хохирол үзүүлэхгүй байх хэрэгтэй байхгүй. Худалдаа бол байх л ёстой. Хоорондоо муудалцдаг юм байгаа. Гэхдээ худалдаа бол явагдах ёстой. Цаан чин хоорондын асуудлаас болж маш олон улс үндэстнүүд худалдаагүй болвол юу болох юм бэ? Тэгэхээр одоо үндсэндээ торгоны зам гэдэг бол Аз Европыг холбосон худалдааны одоо урсгал юм. Дэлхийн хамгийн том худалдааны зам. Гэхдээ тухайн үед бол би нэг ч болоод Сүйцийн сууг байгаагүй учраас далайн худалдаа байхгүй. Гэхдээ Африкийг тойрно гэж байхгүй юу шээ. За Африкийг одоо тойрно гэж одоо одоохондоо л байх. Гэхдээ ер нь бол байх болно шүү дээ. Яванда одоо энэ гарч ирнэ. Гэхдээ яг одоо нөгөө нэг би бодохдоо нөгөө жинхигийн үе чинь өгш Мингүний үед Минг улсын үед байгаа шүү. Тэгэхээр тэр үед чинь бол далайн худалдаа хэр байсан юм бол би зүгээр одоо бодохдоо юу бодоод байгаа байхгүй юу? Нөгөө Европоос бол одоо торгоны замаар Европууд чинь нөгөө халуун ногоо могоо худалдаж аваад байгаа шүү дээ. За тий. Тэгэхэд яг уу Африкийг тойроод далайн худалдаа хөгжих болоогүй юу? Болоогүй. Нилээ удах багш одоо. Нилээ удна. Хувлаа хаанаас бүр дараа юу? Тий. За. Энэ Япон болон Зүүн Өмнөд Аз, Индонез, Яв, Суматрын арал, Арабын тэнгисийн Бенгалийн болон энэ хаваараа бол далайн усны худалдаа байгаа. Ойрхон юм чи тий. Ажуу жанжин чинь энэ Малакийн хоолойг эзэлж аваад Чампа дээр буусан штэ. Ингээд яаж юм дундад Вьетнам хүртэл монголчууд арьсан штэ. Аннамын дундад хүртэл. Ингэснээр бас энэ усан замын худалдаа замыг бол одоо гаргаад ирсэн. Хамгийн гол нь хувлагийн зорилго чинь усаар яваад Иран очих гээд байгаа байхгүй да. Хүлээгүүгийн тэр устаа Ормоз руу явах гээд штэ. Тэгээд л энэ Малакийн одоо хоолойг мэдлэлд оруулахын тулд Вьетнам, Лаос, Камбож руу дайрж байгаа шүү дээ. Мянмар руу, одоогийн Мянмар, тухайн үеийн Паган гэд тийшээ чинь дайрж байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо нөгөө та бүхэн явж байгаа үйл явдал бол нөгөө
Чингэн Хунтайжийг тойроод яваад байгаа шүү дээ. За бас нөгөө дараагийн эсвүүд дээр багшаа нөгөө Алтан ордны түүх рүүгээ. За ер нь бол одоо хоёулаа нэг яг энэ онуудад одоо яг юу болж байгаа гэдгийг Алтан ордонд юу болж байгаа, Ил хаанд юу болж байгаа бүгдийг бас ярина л да. Одоо бол яг нөгөө Чингэн Хунтайжийн эргэн тойронд буюу нөгөө цагаадан өөдөн удмынхан одоо төвдөд гэх юм уу? Төвд Шинжааны нутаг руу ороод ирсэн байгаа. Дээр л нэг ингээд концепцлоод байгаа болохоор бас хүмүүс сонирн байж магадгүй нөгөө Алтан орд чинь одоо ингээл хараал байж идэм бахтаа гэд ойлгож байна. Энэ үед яг одоо хоёлаа 1285 он дуусаад 86 он руу орж байгаа. За энэ үед чинь Алтан ордод юу болж байв? За мөн Ил хаанд юу болж байв? Цагаадад юу болж байв гэж Монголын эзэнт гүр маань хуваагдсан. Дэлхийг энэ тэнд захирж байгаа болохоор энийг ярьж байгаа дараад нь тэрийг яриад ингээд ахгүй бол энийг ярьж ирснээр шууд хальтраад яваад байвал жоохон онцгүй болоо да гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол таны одоо мэрэгүү ухаал мэдэндээ багшаа. За тэгэхээр үзэгчд эргээд орё багшаа. За ямар ч үсэн өмнөх подкастын төгсгөл дээр бол болсон үндсэн үйл явдлууд бол Чингэн Хунтайжийг нөгөө ямар альчиг зараалын илчирсэн. За зараалын илчиж ямар илчиг хэлээд байгаа юм бэ? Цэргээр хамгаалуулж яриад заавал авч явдаг байхгүй. Их хааны зарилгаар ирж байна. Одоо их хаан өөрт чинь одоо хурж иргэнэ гэсэн зарилэг өгж штэ. Тэгэхэд за би тэгвэл очноо. Тэгж яагаад очиё? Энд их асуудлаа цэгцэлчээ тэгээд очиё. Нэг нартаа өдөр очиё ч гэдэм үү. Тэг удахгүй очноо. Тийм юм байхгүй. Тэр илж ирсэн бол заавал тэр хүнийг авч явах хэрэгтэй. Зүгээр нөгөө илчигээ бодох юм бол юугаар өөр юм башаа. За олуулаа юм ямар тач. За цэргээр хамгаалуулж ирж байгаа. За өөр. За тэр хүнийг заавал тухайн хүн хинч байсан. Заавал авч явна. Авч явах хэрэгтэй байхгүй. Би өвдчлөө энэ төр гэж үлдэж болдгоо юм уу те багшаа. Гэхдээ шалтгаглаад үлдэж болох боловч гэхдээ заавал авчрах тушаалтай идэгтэл хажууд нь байж шít. Өвчтөө гэх юм бол тий. Заавал авчих хэрэгтэй байдаг байхгүй. Яагаад ч юм бэ энэ их хааны зараалын элч гэдэг чинь ингээд бүр цэргээр хамгаалуулж яриа заавал авч явна. Тэр нөгөөдөлтэйгээ зөвлөхөд дүүнэр нь бол хэрэггүй гэдэг байгаа. За явхаас та хитэл нь хамт үйд юм байна тий. Яа за бас өө тийм юм байна. За тэгэд нөгөөх аваа явсан Чингэн ямар тач. Аваа явсан. Нөгөөх нь бас одоо автагаа бас нэг за бас уулзаж харагдаж юм хумаа бас ярьж тайлбарлахгүй бол бас болохгүй байх. За яг энэ үед бол нөгөө бусад хан хөвүүдийн хатт нь ээж нар нь Чингэмийг өөрийг нь явуулаад хүүхдүүдэд хар хоринд бариулчихж байгаа. Өөрийнхөө шадруудаараа бас хамгаалуулаад тавьчих. Тэгж байгаа шалтгаан юу юм бөшөө? Энэ нэг шалтгаан байна. Харин хаттуудын нэг юм байна. За нэг юм байгаа юм байна ямар тач. Тэгэхээр нэг л биштчлээ. Гівгэнд ахыг Чингэн ахыг аваа яваад өгчлөө. Гэтэл яагаад биднүсийг хянаад байгаа юм бэ? Биднүсийг энийг чинь сэжиглээд эхлэхгүй юу? Номууган чинь бол Чингис энэ Чингмийн яг доотлын дүү байхгүй юу? Нэг ээжтэй шүү дээ номууган гэдэг чинь. Чаби хатны хүүхдүүд байхгүй юу? Энийг л биштлээ гэдгийг нь зүгээр гадралчихгүй юу? Нэг л өөр юм болох гээд байна. Гинт яахаараа зараал ирдیں۔ Их хаанаас илчээрээ 4 сар өмнө гарсан. Ирээгүй байхгүй тэр. Тэгснэ гівгүнд яагаад ирээгүй болоо гэд гайхаа байж идэл яаж юм. Зараал илчээрээ Чингмийг аваа яваад очиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөөдөл нь эн чи юу болж байна гэд за яг аваад явдаг юм байгаа гэж бодоод байж байтал агруучийг төвд рүү явуулах зарлиг бас өгсөн байгаа байхгүй зарлиг хэлж. Тэр зараал үлсэндээ өөр тийшээ холдуулчлаа шүү дээ тий. Дүүнэрийн нэг улс төрийн маягийн юм харагдаад эхэллээ шүү дээ. Тий, холдуулчихад шүү дээ. За тэгэхэд номууган ингээд яхад хажууд нь тэгэл ерөөс хараал хянаад яваад байгаа байхгүй. Тэгэхэд чи яад намаа ингээд хяналттай байлгаад байгаа юм бэ гэдэг байгаа байхгүй. Тэгэд энэ өөрөө шууд байцаагаад нөгөө хяналттай байсан хинжсэн хүнээ одоо харгалзагчаа байлтаад нөгөө чинь хутгаар байлтаад хутгалж байгаа шүү дээ. Яагаад намайг гүнхт нь ханхүү Чингмийг гэж хэлээд бас очиж байгаа байхгүй. Нэг юм болох нь гэдгийг ойлгож байгаа байхгүй. Ахт нь шууд нөгөө чинь морой нөгөө бас нэг харуулууд нь одоо явуулахгүй. Номуугныг явуулахгүй байх. Хан хүүдийг явуулахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэнд нь байлгаад ямар нэгэн байдлаар хашаад хориглоод үлдээгээд байх хэрэгтэй. Тэнгот нь өөрийнхөө шадруудаа нийлж хагаад нөгөө харгалагч нар алж байгаа байхгүй. Нэг одоо юунаас ирсэн даадуугаас ирсэн харгалагчтай галж байгаа байхгүй. Тэгээ хараас нь нөгөө чинь 5 морь солигнод чинь ингээд 5 морь аваа явж байгаа л нөгөө морилгоос сэлгээл ахыгаа гүйцгээ явж гинэ гэсэн байхгүй. Тэд нөгөө дүүнэр нь номуугаа хайцсан гэж асуудаг байхгүй. Хөгжөө бид нар чинь
Аяачи эднэр чинь. Тэгсэн чинь номууган нэг ингээд бас ингээд зүгээр явцсан ингээд мудлаа гэдэг байхгүй. Тэгээд бид нар ч гэсэн ах руугаа явлаа гэж байгаа шүү дээ. Би чи зүгээр хэлж байгаа шүү дээ. Явж болохгүй гэж хэлж байгаа байхгүй. Ээжүүд чинь явуулж болохгүй гэсэн гээд. Дунгот нь 50-аач гээд ингээд бид нар ах руугаа явна гээд ингээд зүтгэн гут нөгөөдөл нь хөдөлгөөнгүй бариад ингээд аваад тэрвэрэд ингээд явуулахгүй гээд ингээд ноцолтчихж байгаа байхгүй. Тэгэхэд нөгөөдөл чинь тэгээд 50-аач гээд Чингэм ахаа гэдээ орилж байгаа. Үлдээд үлдсэн байна. За Чингэм ингээ яваад өглөө. За яваад өгсөн. За тэгээд дараа нь яаж юм бэ? Та нар угсаа залгамжлагчийг ингэж авдаг нь авчиж явдаг нь бас нэг юм ёс уу? Би нэг галаа түлээл нэг буудлахад та нар хүртэл намайг хараадах юм. Яагаад байгаа юм бэ? Та бол угсаа залгамжлагч хаан хүү учраас таныг маш сайн хамгаалжээ гэж хаан эцэг чинь зарлиг болгосон. За. Миний шадруудыг та нар зүгээрээ. Таны шадрууд чинь тэгэл хамт явж л биш үү дээ. Таны 17, 18 шадар хамт явж л биш дээ. За. Гайхалтай. Ойлгоход ч зүг. Нэг л юм болж таа. За, алд. Яста. Алчаа. Та нар ер нь даадугаас ямар нэг юм таавсан уу? Алчаа. Даадугаас ирсэн туршул юу болсон бэ? Ордон дотор хаттын бодлол болоод байгаа сураг байсан болохоос биш. Миний талаар хэлсэн болж таарч байна. Аав надтай үг хэлцээ л гэж байгаа юм байна. Жаах эргэлзээнд орсон болов. Тэртээ дэргүү миний талаар даадугийн ордонд маш олон юм болсон шүү дээ. Яриа яригдсан. Миний ганц алдаа бол эцгийн зарлагаар л яваагүй. Би дааж л явсан. Үүгээр маань гэхдээ гайгүй. Эцэг маань цагаан армийн хойно байсан байнга дайрч байсан уугуул алтан ургийнхан дайраад байхад би боловсон. Надтай зүгээр л хэлэлцэх байлгүй дээ. Ёстой. Юм яаж мэдэх вэ? Бэлэн байдалд байгаарай. Ойлголоо. Эднүсийг бүгдийг юм алаад цуцч бол яасан. Эзэн нэгэн цагт. Гүй энэ нэг л арайч нэг амнасны асуудалтай болохгүй баха. Цуглаагаар хаашаа явах юм бэ? Хайдуу авг руугаа. Гүй. Хиван усыг л инх тайван байх гэж би зүтгэсэн болохоос биш. Гэхдээ ямар ч лэс нэг ордонтыг бодлоо болсон юм байна. Тэр бодлооны учрыг олох. За ингээд явлаа. Хэрвээ ямар нэг юм болох юм бол өрөвхтэй гэр бүлээ би хараар хөндлөлтөйсэн баг. Гэхдээ тэгээд ч бас ингэж угсаа загсмжлах хунтаажийг ингэж авч явж чинь гэдэг чинь хүндэтгэл ч юм уу. За ингээд нэг юм болсон. Нэг ингээд замдаа бид нар чинь ингээл наашаа явж байгаа шүү дээ. Буудлаа л ингээд явж байгаа. Тэгвшээ Чаби хатын эртүүд болоог байсан бол их өөр байх байсан баг та тэгвшээ. Тий. Их эртүүд болцсон шүү дээ. Айгуу ухаантай, мундаг хатан байсан. Гарын ур сайтай. Тий. Зарим хүмүүс тэгж ярьдаг. Үүлэн дуран байсан. Монгол хэлний чамбай гэдэг үг бол чаби гэсэн үгтээс үүдэлтэй байсан ч гэж бас яриад байдаг. Айгуу тийм мундаг хүн байсан гэж тийм гардаг. Тэгээд тэрөө магадгүй нөгөө чаби хатан одоо байгаад ордонд байгаа. Тэгээд тэр ордны хувилдааныг бас хажуунаас нь харж ирсэн бол бас их эвтийхэн зохицуулж чадах байсан баг л та. Чаби чи их хатна шүү дээ. Тийм. Тэр амархан зохицуулж бусад хаттуудыг бол дугуй айлгна гэсэн. За тэг ямар ч байсан нөгөө номог нь хойноос нь ирж байгаа шүү дээ. Номог хойноос нь давхицсан байгаа. Тийм. Гүйцэх болоогүй байхгүй л байна. Чингэм эзэнтэй. Бас нэг муу мэдээ би дуулсан. Юу тэр вэ? Усан цэргийн ерөнхийлөн жанжин. Ажо хүнд өвчин туссан. Хэвдэрт байгаа зургтай байл. Одоо тэгэхээр усан цэрэг далайн цэрэгийг хэн захирах болов?
Тэгвэл харин энэ далайн цэргийн захирагчаар намайг томилох гэж байгаа болов. Тийм ажуу жанжны бие юм уу байгаа нүнэ. Энэ үнэн. Цаац. Тэгвэл ажуу жанжны бие хэтэрхий муудсан болохоор намайг л оронд нь томилох гэж байгаа. Би бас тэгж бодож илээ. За даадууд очиод учир нь олно гэсэн. Сүбэдэ жанжны хүү Райхадэ жанжин. Урайхадэ жанжны хүү Ажуу жанжин. Ажуу жанжин Монголын Ихван улсын бөгөөд дэлхийн дагац тэмхэгт хамгийн анхны адмирал. Биеийн жахан таар байгаа. 1286 онд Ажуу жанжин хүнд өвчнөөр таалалд өгсөжээ. Тэгэхээр одоо яаж ийн? Ажуу жанжны оронд Чингмийг тавих гэдэг болов гэж манер өөрөө бас нэг бодож байна. За ийхүү одоо яаж ийн? Хар орим руу биш нөгөө даад руу явж байна. Хар орим бат. Мэлэг төмөр. Ханхүү. Аяачи хөгжүүнөр яагаад юу болов? Тэд нар бүгдээрээ л нэг бишсэн. Тэд нар таныг уулзах. Мэлэг төмөр хаа. Энэ харуулууд биднийг явуулахгүй. Даадуугаас ирсэн харуулууд. Хамбаликийн харуулууд биднээсийг ерөөсөө явуулахгүй. Ээж нар маань явуулсан л гэж яриад байна. Та нар яагаад хан хүүдийг хориглоод байгаа юм? Бид нар зарилгаал биелүүлж байна. Хэний зарилгыг? Ховлаа хааны юу? Эсвэл хаттуудын юу? Та их хааны зарилыг хүрж байгаа газар биднээс зарилгийг Хамбаликийн зарилгийг асуух хэрэг байхгүй. Тийм үү? Тэгвэл хар хорны бие захирч байгаа шүү дээ. Хамбаликийн харгалзагч нарыг бүгдийг нь шууд байраад алайж байгаа. Хөгчүү, айжи юу болсон юм? Чингэм ахт маал нэг юм болох гэдэг шиг байна. Аваа яваад гисэн. Юу? Алуу, хойноос нь зэрэг амхил. Тойр хурдан тавих ах руугаа. Бусд нь мэдээ өг. За ингээд мэдээ өгч эхэлсэн. Бэлэг төмөр ирээд нөгөө харгалзагч нарыг нь халаад тэгээд хоёр хан хөвүүдийг нь суллаа явуулчихлаа. Чөлөө явуулчихлаа шүү дээ. Ширгээ. Шидүрүү. Та нарыг нэг юм ойлгох хэрэгтэй. Чингмийг зараал илчирээд авсан. Араас нь гівгэнт номгон давхичихсан. Одоо хоёр дүүний ч хоригдож байгаад би харуулуудыг аллаа. Энэ юу болж байна? Та нарт нэг юм сэжиг төрөхгүй нөө. Чингмийг би бити яв гэсэн шүү дээ. Айгуу болох хөвлаахан. Хүүгээ. Арайч хүүгээ цаазлахгүй байх байлгүй дээ. Хөвлаа бол цаазалж чадна. Төрсөн дүүгээ хүртэл хул чадсан хүн шүү дээ. Тэр ах дүүсийн асуулт үгүй ээ. Төрсөн хүүгээ арай үгүй байлгүй дээ. Би хөвлааг бол гадарлаж байгаа. Асуутай бид хоёр энийг мэдмэдүү. Асуутайг гүүрээр үзүүлсэн байна. Асуутайг аваад ирээч гэж би Чингмээс гуйхад аав руугаа явуулсан. Илч явуулсан. Энэ нь бидэнтэй нийлээд айгуу бол Хамбаликт төр эргүүлэх чинь гэсэн ойлголт өгсөн ч байж болно. Балтир ах, өрөндаш ах хоёрынхаа хувь давлигч би мэднэ. Мэлэг төмрөө. Чи ч гэсэн аавынхаа хувь давлиг мэдж байгаа шүү дээ. Мэдээ. Зэвчгсооч. Хайдуу руу мэдээ өгөх үү? Хайдуу тэр тедэргүй биш бал ихт байгаа шүү дээ. Яралтай мэдээ өг. Ямар нэг юм болох юм бол бид нар дайрах хэрэгтэй. Чингмийг хамгаалах ёстой шүү. Хот улуунд бас илч цар. Ойлголоо. Цэргүүдийг бэлд. 3 хоногийн дараа хөдлөе. Их цэрэг 3 хоногийн дараа яралтай бэлтгэх болно. Тэр хооронд муу юм тохиолдохгүй байхайлгүй. Цагаан ари мөртл явъя. Хэрвээ ямар нэг юм болтол бэлэн байж лээ. Ойлголоо. Билгүүтэйгийн болон одоо энэ Тэмүүгийн хажууны хөлөгний хасрын одоо эдгээр чинь ингээд тэ ариг бүх юм чи эдгээр чинь ингээд одоо мөн хааны хүү байгаа ш тийч за ингээд бүгдээрээ хөдөлж эхэлсэн байна. Нөө нэг их цэргээр маш хөдөлж эхэлсэн байна. Чингэм хан хүүгийн өргөө.
Би ч гэртээ ирээг удлаа. Аав маань яагаад намайг гівэнд энэ ч авчирчаад дуутахгүй байгаа юм бол. Тэр дороо уулзъя гэж л бодсон шүү дээ. Яагаад ч юм бэ таныг өргөөндөө байлгах зорилготой байна. За. Бас нэг тушаалт хамлах гэж байгаа байлгүй дээ. Одоо яалтаач юу ч гэсэн л би энэ ч гэртээ ирээг бодож. Марко хаа вэ? Марко ахт чинь бас нэг зарлиг болох ч байгаа. За. Би Марко ахтайгаа уулзаад байгаа юм. За. Уулзаагүй удаж яах юм. Эрхэн багш минь. Сайн уу Чингэн? Би чамайг хараагүй удаж. Сайн хэр болжээ. Тийм ээ. Аав намайг яагаад утсан бол? Энийг би сайн мэдэхгүй л байна. Марко Пологийн өргөөнд уулзалтж байгаа. Чи Марко Пологод бас шав орцсон нөхөр байсан шүү дээ. Аав чинь хаан эцэг чинь намайг өмнө зүгийн мужууд руу бас аялаад альва зүйлийг шинжилээд хүрээд ирсэн тушаал зарлиг буулгалаа. Юмыг яаж мэдгүй би тэгээд өмнө зүгийн байдлыг нь хараал байж байна. Чиний аавын шадар байх бас хэцүү шүү дээ. Зарлиг нь буусан л заавал биелүүлэхээ сураарга байхгүй. Хоёлаа тэгээд буцаж ирэх болно. Тэгээд уулзлаа. Ойлголоо. Марко эзэнтэй. Таныг их хаан өргөөдөө дуудаж байна. Аав чинь дуудаж байна. Би одоох. Марко. Хаан байв. Таны хүүтэй уулзаад байж илаа. Наашаарт. Би чамаас нэг юм асууя. Миний хүү өөрчлөгдөж үү? Үгүй. Хивнээ байна. Хаан эзэнтэй минь. Сэтгэл буруулсан ямар нэг юм байсан уу? Надад л харагдаагүй. Та зараалын зарилгийн илчээр авчирч ирчээд яагаад түнтэйгээ хүүтэйгээ удаан уулзаагүй гэж тэр дороо уулзахгүй. Хүүгээ хүлээлгээд байгаа юм бэ. За. Сэтгэл санаа нь тэр хүнд нэг өөрчлөлт ороогүй биз. Чи зүгээр ажигласан уу? Үгүй. Ойлголоо. Явж болно. Харин энэ чиний зарлиг. Чи өмнө зүг рүү явна. Чи бүр хөхмөрнийг ч гатлна. Хөхмөрний газруудаар очиж чи ард түмний амьдралтай танилцаад тэдэнд юу хэрэгтэй байгааг нь сайн мэдээ түрээд ирээрэй. Өнөөдөртөө яв. Ойлголоо. Агуу хаантай минь. Гэхдээ би танд нэг юм хэлье. Таны хүүд угсаа залламжлах хаан хүүд. Даалтын хар бодол санаа бол байхгүй байлаа шүү. Би лавд гэж харсан. Ойлголоо. Харин би энэ жаахан чилээрхгүй байлаа. Ханаалгаад байсан шүү. Ойлголоо. Явж болно Марко. Болд төмөрчинсэн гэдод. Болд төмөрчинсэн. Иван улсын судар бичгийн хүрээлэнгийн тэргүүн. Амар мэрдэм номтой ингээд та ярьдаг. Одоогийн эртний хятааны нийслэл байсан Янжоод энэ Монгол улсын их сургуулийг Иван Монголын эзэнт гүрний их сургуулийг бас нүүлгсэн шүү дээ. Тэгээд тэнд очиж бас одоо ном айлддаг тийм үү. Төрийн их мэргэн дэвшмэл танд би хэлэхэд миний хүү төрд тэрсэлсэн асуудал гаргавал яах вэ? Та жингам хундажийн талаар л яриад байна да янз нь. Таны хүү тийхгүй. За. Би бол багаас нь мэдэн шүү дээ. Яах вэ? Сахилга уун байсан. Сахилга дэггүй зантаач байсан. Гэхдээ тэр таны зарилгийг аваагүй өөрөө явсан л болохоос ш. Их Иван улсын умард хязгаарыг амар тавин байлгаж чадсан шүү дээ. Ойлголоо.
Чи яг одоо маргааш эсвэл одоо Янжав руу явна. Би яах вүлээ? Тэнд байгаа бичгийн хүмүүсийг улам төгөлдөржүүлж сурахад нь тусвал. Би энд хэрэггүй. Маргааш та гэхэд Янжав руу яв. Ойлголоо. Төрийн мэрэгэн түшмдүүдийг дуудаад орлоо тэр. Та бүгдээс би нэг юм асууя. Хаан хүү төр төрслүүл юу болох вэ? Сувдан зарлагт юуг заасан байна? Хэрвээ үнэхээр хаан хүү төр төрсөлсөн бол хаан хүүгийн язгуур ухсаагийг бодон хөндлөн түүнийг цус гаргалгүй нөхчих ёстой байдаг. Ойлголоо. Харин та бүгдээс асуухад миний угсаа залгамжлагч хаан хүү ийм асуудал гаргах болов? Чингэн хунтаач бол яасан ч үгүй. Харин чи инх тайвныг тогтоосон шүү дээ. Тэгвэл яагаад биш балик руу хайдуу халтдаг вүлээ? Хайдуу чингэм хоёрын хоорондох асуудал өөр шүү дээ. Хайдуу бол тэр хавийнхаа газрыг захирж байгаа. Өгөөдөгийн эзэмшлийн хүн. Эзэмшлэлд хэлж байгаа биз. Хайдуу руу тэгээд ч та өөр хэнийг нэг явуулна. Хэнийг явуулах вэ гэдгээ та шийдчихсэн шүү дээ. Бух төмөр хаан хүүг явуулж байгаа биз дээ. Тийм ээ. Тэр дуваа яахаараа бэрэгүний бослохын асуудлыг бол дуваад айлмдуулсан. Үүнд Чингэм хаан хүү хамаагүй. Ойлголоо. Ойлгож байна. Гэхдээ хаан хүү Чингэм энчээ ирээд бараг 7 хонлоо. Та яагаад удаан уулзаагүй хүүтэйгээ уулзах байгаа юм бэ? Та бүгдтэй зөвлөлд хэрэг гарсан юм. Та тайгнуудын үгэнд автаагүй байгаа. Хаан эзэнтэн минь. Тайгнууд төрийг хотох шүү. Хаан хүү болон эцэг хүү хэний л бол хэний дунд үг хотхааж хуйлдаан хий шүү. Энийг ойлгож байна уу? Их зөвлөлийн төрийн төшмөдүүд өнөөдөртөө дарч болно. Даадуу хотын гадаа Чингэм хаан хүү манд тухай ард нэрэгт нүлээж авч байгаа байхгүй. Чингэм хаан хүү манд тухай урт наслах бол тухай мөнх наслах бол тухай Чингэм ингээд арт хүн манад тас их дэмжлэгтэй байх шүү тийм ээ ёстой. Тийм ээ. Яг тэр нэг хувлаа хөндлөнгөөс нөгөө юу одоо цонхоороо шиг юм харж байгаа. Манай агуу их хаан хүү, манай угсаа заламжлах хаан хүү манд тухай за ингээ арт түмэнд баяр хүргээл. Арт түмэндээ ч бас нэртэй. Хажуу жанжин байхгүй болсонд би бас харамсаал. Яах вэ? Хаанта танд бараалахыг нэ хин тэрв таны хоёр хүү хэн бэ? Орвол бүр гуруулаа болоод ороод ирлээ. Орвол хөөе номгаах таарэ гэж хүрээд рүү тэгсэн. Энд нэг юм болох гээд байна. Чингэм ахыг хамгаалах уу? Хөгчөө аяачи та нарын юу гэж бодож байна? Гүн чаар түмгүй аав ерөөсө нэг л биш байна. Гуруулаа болцъё. За юу болов? Хаава. Бид нар хар хормыг тохинулсан. Тэгээд та бүгд л харин Ихванустай энхийг авчирч энх таймыг тогтоолоо. Аав нь баярлж байгаа шүү дээ. Та тэгээд яагаад Чингэм ахыг хүлээж авахгүй байгаа юм бэ? Та өөр зарлиг байгуулах гаргах ч юм уу? Хэрвээ өөр зарлиг хэрвээ гаргавал бид нар хамт явна ахтайгаа. Би л хамт явна шүү. Номгон. Чи хар хормыг захирах ёстой. Агрочиг би төвд рүү
захирахаар явуулна. Тэгээд ч цэргийг нь гаргаад Бригүний бослохыг даруулахар болсон. Бух төмрийг би хайд руу явуулна. Бас хайд руу явуулахаас өмнө агручидаа хамт басныг явуулах бодолтой байна. Тогоон хамгийн багдуу тогооны чинь би дундад аннаанд байлгаад байгаа шүү дээ. Чампагийн хил дээр. Таагуруу яахаараа ингэж сандарч хүжирдэг үлээ. Тэгвэл сэтгэл амарлаа. Хөгжи. Юу болов хүү минь? Би бас ахта санаа зовоод. Номуугаан ахта юу? Үгүй, Чингэн ахта. Та амлаач. Ахт маань ямар нэг юм тохиолдохгүй биз? Муу юм тохиолдуулчмаар санагдаж байна уу чамд? Үгүй, гэхдээ л санаа зовлтгүй. Аяа чи аав арай өөр ах чинь. Аава, хаа эцэг минь Чингэн ахыг зүгээрээ би ахтаар чинь уулзалт чинь тушаал өгнө. Тэгвэл бид нар ахтайгаа хамт явна. Та нас өөр тус нь тушаал өгнө. Гарц хаажуулна. Аав нэг л швэн та. Харин тийм. Ямар нэг харахаар. Гэтэл аав яахчгүй болов чи бид нар худлаа. Буруу юмд итгэсэн болов. Ая чи. Сонслоо. Хөөе. Номоогаахаа энд юу болсон юм бэ? Хөөе. Хөгжөө. Ая чи сонс. Чингэн ах ямар нэг юм тохиолдвол бид ихтэй аавын харц юм байгааг ерөөсөө хараагүй. Аав арай л өөр. Харин тийм байна. Ханхүү Чингэн таныг их хаан ёслолын өргөнд дуудаж байна. Ойлголоо. Ёстой. Ямар нэгэн болвол хамт байна шүү. Тэгнэ. Бид нар гадаач нь байж байна. Санаа зовлтгоо. Ой, алжуудаа. Бусдыгаа бэлд. Бид нар хэдүүлээ гойлаа. Бид нар 17 болоо. За. Хүнд итгэлийн өргөний харуул хэдүүлээ. Тэд нар хориулал байдсан шүү дээ. Өглөхөн биз. За. За ингээд. Хамбалыг хот дотор ингээд. Хааны өргөөр, ёслолын өргөөр Чингэн ханхүү. Орч ирлээ. Ханхүү Чингэн танд аян замдаа сайн явж ирвүү гэж мэдчилж байна. Аян замдаа сайн явж ирлээ. Таны алдар гавьяаг бид нар хөндлөж байна. Баярлалаа. Хаан эцэг чинь хүлээж байгаа. Их л удаан хүлээлгэсэн юмсан. За. Та нар харин зогсно уу? Хөөе. Бид нар Чингэн ханхүүгийн бараа болгоч нар багасаа л хамт түнд үнч байна гэд хамт бэлтгэгдсэн. Та нар шиг муу харуулууд биднүүсийг голдуулахгүй шүү. Үгүй. Их хааны өргөнд хаанхүү зөвхөн угсаа заламжлагч хаанхүү хаан эзэнтэйгээ л уулзах ёстой. Ойлголоо. Ёс эзэнтэй. Юу болов? Эднэр ч хариулаа биш төрчүүлээ гарч чадсан шүү дээ. Яагаад харуулын тоог нэмдэг байна? Биш тлээ шүү. Бэлэн биш шүү. Муу санаалаад байгаа юм биш үз. Үгүй баха. Ханхүү Чингэн орж ирсэн хаан. Орт. За хүү минь. Би чамайг сонссон. Чи амжилттай ирвүү? Тэглээ хаан эцэг минь. Би умар зүгийн цагаан ирмээс хоош байсан уугуул алтан ургийн монголчуудаа инх тайван эв найрамдалтай болгоод ирлээ. Тийм үү. Би чамаас нэг юм асууя. Чи ариг бүхийн талынхантаа нийлж, хайдуугийн талынхантаа нийлж, мэлэг төмрийнхэнтэй нийлж, Иван улсын ширээг булаах гэж байгаа юм биш үү? Энэ бол худлаа гүтгэлэг аав минь. Хаа эцэг минь би тэгээгүй. Ерөөсөө тийм болоогүй. Тэгвэл надад хангалттай баримт байна да. Ямар баримт? Чи яах гэж элчийг алсан. Би элчийг алаагүй. Танаас ирсэн элч над руу 4 сар ерөөсөө ирээгүй. Элч гарлаа л гэсэн мэдээ авсан 4 сарын хугацаанд замаас нь хэнийг нь хорооно гэвэл чиний цагаан армийн хойноос л байгаа. Тэгвэл би одоо нэг юм асууя. Яагаад
Алтан ургийн ноёдууд бүгд сэргээ аваад цагаан армийн хойно зогсож байгаа юм бэ. Чи надад энийг хариулж чадах уу? Би энийг мэдэхгүй. Чи араасаа дагуулж ирсэн үү? Үгүй аав минь. Би тэгээгүй. Тэд нар өөрсдөө ирсэн юм бэлгүй. Аав би тэгээгүй. Хаан эцэг минь. Төвшмөд. Үрээдэр. Ойлголоо хаан эзэнтэй. Хаан хүү төр тэрсэлж. Төрийг хаан эцгийг амьд байхад булаах гэж оролдвол яаж шийдэх вэ? Сувдан зарлах хууль засах зааснаар алтан ургийнх гэдгийг нь хүндэтгэн цус гаргахгүй нөхцөх ёстой. Сувдан зарлах тэнгид заасан байна. Гүцдэг. Аава! За ингээд арга 10 20 10 дагаад ингээд чингний аава! Намайг тавиач. Та нар аава та гүтгэлэнд бас би гүтгүүлчлээ штэ. Аава! Намайг тавил та. Хайцтэй. Та нар тушаал биелүүлээч. Чингэм эзэнтийг үнэхээр тушаал биелүүл. Чингэм эзэнтэй. Өршөөрөө. Хааны залгийг биелүүлэхээс өөр аргаалах. Намайг тавиач тэ. Тавиач та. За ингээд цогтолтон болоод. Намайг тавиач. Би буруугүй. Би хаан ширээ булгах гэж оролдоогүй хаан эзэнтэй. Хаан эцэг мэд би хаан ширээ булгах гэж оролдоогүй. Хурдлаач наадха. Төргөл. Аава! Тавиач намайг. Тавиач. Ёстой туслаарай. Хаан Чингэм эзэнтэй. За ингээд хаан хүүгийн төлөө за ингээд гадна нь байлдаад нөгөө нэг харуулууд нь байлдаад яг тэгж номоохон аяачи хөгжүү үднэр чинь сэлмэл Чингэм ахаа. За ингээд яг гадаа нь байлдаа болоод эхэлж байгаа байхгүй хааны ордны өргөөний гадаа. Намайг тавил та. Тавиач. Өшөө дахиад та нар 10 нэмэн наадвал чи 20 хүн нэг хүн дээр та нар чадахгүй байхдаа яагийн төрөглөөж намайг тавиач та. Аава би хаан ширээ булаах гэж оролдоогүй. Намайг гүтгэж байна. Тавил та. Би тэгээгүй. Би хаан ширээ булаах гэж оролдоогүй. Алтан ургийнхнийг би өөртөө уруулаагүй. Би инхийг л тогтоосон штэ. Намайг тавиач. Доош наруулаад хэвдүүлэх дараадах л та. За ингээд яг ханцууруу ингээд жад ингээд дарцсан шургуулж байгаа байхгүй ингээд ханцууруу нь оруулж байгаа байхгүй ингээд. За ингээд энэ ханцуурыг гаргачихж байгаа шүү дээ. Одоо чадлахгүй байхгүй. Хөдөлж чадахгүй. Намайг тавил та ёстой. Алчуудаа туслаарай. За нөгөөдөл нь оруулдаг үстэй нэр олон харуулт нь 10 долуулаад дайрж байгаа шүү. Нөгөөдөл нь баг 30 40 юм уу. Чингэм эзэнтэй тисээрээ. Намайг тавиач дээ. За ингээд яг өвдгөн дээр нь тавь. Аава! Би буруугүй. Ховлаа ингээд. За ингээд яг хэцүү байдал төрсөн. Намайг за өшөө гойн дээр тавиач. Гойн дээр жада. Намайг тавиач та нар угсаа залгамжлах хаан хүү та нар тушааж байна. 50 намайг бид нар хааны залгийг биелүүлж байгаа. Хаан хүү өршөөнөц. Тавил та ёстой. Туслаарай. За ташаан дээр нь тавь. За ингээд ташаан дээр нь тавь. Нурууныхан доор. Аава би урваагүй. Та нар намайг гүтгэж гин. Миний талаар буруу ойлгосон байна. Би хэлсдэж биш. Намайг хэлсдүүлж штэ. Аава. Идүүсийг байлуулал та. Хаа эцэг минь байлуулаач. Би урваагүй. Би төр төрслээгүй. Тавиач намайг тавиач. За мослаач. 1286. Хаан хүү Чингэм. Хаан төрийг булааж авах гэж хэлс хэрэгт унаад их хааны ёслолын ордонд хувлаа хааны зарилгаар хаан эцгийнхээ зарилгаар цаацлуулж. Айгу харамсалтай энэ явж. Наач яасаа хэцүү дуусгуудаач. Яа айгу хэцүү юм аа нэр. Уул нь хөрх юм тэгээд Чингэн борог. Тий. Нэг юм асуудал байгаа гэдгийг мэдж байгаа учраас очиод нэг янзлчих юмсан болгочих юмсан алтуургийн ноёдуудын нэг юм хагарал зут
доторлыг нэг аятайхан болгочих юмсан гэл тэгээ нэг юм ямар ч юм төрд байдаг нэг юм эмгтээчүүд орж ирэл нэг бодлуулдаг юм хор утгадаг юм л орчлоо гэж харагдав. Тэгээ одоо тэгэл хаттуудын л асуудал шүү дээ. Тэгээд түүхэнд Чингэн хаан хүү төр булаах чинь гэж хэл сэргээр цаазлуулсан. Нөгөө талаараа бас тайлбарлахдаа энэ хитрхи их дураараа өссөн болохоор дураараа дургаад ингээд ийсэн. Тэгээ бүр болж бүтэхгүй юм хийгээд ийсэн болохоор зэрэг бас цаазлуулсан гэсэн мэдээ байна. А нөгөө талаараа Чингэн гинт хүнд өвчин тусаад тэнгэрт хальчээ гэж бас бичсэн байна. Ямар ч л байсан ханхүү Чингэмийн талаар төгсгөл нь одоо ингээд ийм гурван таамаг байдаг. Тийм болохоор ямар ч л байсан энэ Чингэн бол 43 таа 1286 оны сүүлээр тэнгэрт хэлсэн. За боллоо. Баярлалаа багш. Баярлалаа багш та. Одоо баярлалаа л хэд. Гэж одоо аргагүй ялтч байна. Харин тийм. За их юм үзэгчтэй бас манай подкастыг шимтэн сонссон та бүгдээ маш их баярлалаа. Тэгээд үзэгчд маань бидний дэмжиж лайк, шеэр, subscribe авч байгаахан заавал дараарай. Мөн доор гарч байгаа дансанд бас сэтгэлийн бяцхан donation тусдын мэлээгээрэй гэж та бүгд зэчингүүл өсөж байна. За ингээ манай энэ удаа нэвтрүүлгийг энэ хүрээгээр завсарлаад дараагийн дугаараар эргүү уулзлаа. Баяртай.